Сайн байцгаана уу хүмүүстээ. Багш нь одоо Nearpod-ыг хэрхэн суулгах зааварчилгааг өгөх гэж байна. Nearpod гэдэг аппликейшнийг суулгаснаар багш хүүхэд харилцан шууд лайв хэлбэрээр хичээлээ үзэх суралцах боломжтой юм аа. Тийм учраас багш нь Nearpod-ыг ашиглах хичээл заах гэхээр хүүхдүүд нь Nearpod аппликейшн суулгаагүй улмаас суулгаагүй байдаг. Дээр нь суулгана гэхээр хамаг хичээлийн цаг маань явчихж байгаа учраас багш нь хэрхэн энийг урьдчилан хичээл эхлэхээс өмнө хэрхэн компьютер дээрээ суулгасан байх талаар хэлж өгье. За тэгэхээр Google-ийнхаа энэ search мөрөн дээр Google Chrome extension гэдэг үгээ бичнэ. За тэгэхээр бид нэр Chrome extension-ны тусламжтайгаар одоо бид нэр Nearpod аппликейшнийг суулгаж байна гэж ойлгож болох юм. За тэгэхээр Chrome Web Store гэдэг үг гарч ирж байна. Энэ линкэн дээр дарлаа. За тэгэхээр өөрөөр хэлбэл энэ гараад ирж байна. Одоо энэ дээр Nearpod гэдэг үгээ бичнэ. За Nearpod гэдэг аппликейшныхаа нэрийг бичлээ. За ингэж гараад ирж байгаа. Одоо тэгэхээр энэ дээрийг клик хийж дараад Add to Chrome гэдэг үгийг дарна гэсэн. За тэгэхээр Add Extension гэдэг үгийг дардаж энэ маань Chrome дээрээ Google Chrome-ийнхаа extension байрлана гэсэн үг байна. За ингэж байрлаад ороод ирлээ. Одоо тэгэхээр суулчихсан гэсэн үг. Тэгэхээр энийг суулгацсан байхад багшийнхаа лайваар заах байгаа хичээлд бол хоцрохгүй яг багшаагаа дагаад цуг хийгээд мэдээлэлээс хоцрохгүй сурах боломжтой болох нэ хүүхдүүд. За анхаарал тавьсанд баярлалаа.